Яг одоо л яг үнийг хэлээ заяа. Би бол технологийн төв мөн. Hi guys. Өнөөдрийн бичлэгээр би нөгөө нэг NGL дээр хүмүүсээс асуух асуулт байвал асуугаарай. Би тэрийг чинь reel юм уу, бичлэг болгоод Instagram юм уу, YouTube юм уу, Facebook дээрээ оруулнаа гэж хэлсэн байгаа. Тэгээд овоо хэдэн асуулт ирсэн болохоор би бичлэг хийе гэж бодлоо. Бараг 20-од асуулт ирсэн байна. 18 асуулт байна. Одоо шууд нарын асуусан асуултанд хариулаад эхлэе да. Бичлэгэндээ орцгоё. За эхний асуулт. Найз охин байгаа юу гэнэ? Найз охин уу? Найз охин байхгүй. Найз охин байхгүй шүү. Бро, ямар юу хэлж байна вэ? Шууд найз охин байгаа юу? За дараагийн асуултанд оръё. За 2-дугаар асуулт. E-спортоор цаашдаа явъя гэсэн бодол байгаа юу гинэ? E-спортоор цаашдаа хэрвээ өөрөө чадаад болоод байвал ер нь бол e-спортоор цаашаа явна гэж бодож байгаа. За нэг иймэрхүү байна да. За дараагийн асуултанд хариулцгаая. 3-дугаар асуулт. Сагсан бөмбөг тоглодгоо гинэ? Сагс тоглодгоо л гэсэн. Би бол бүр гадагшаа гэрээсээ сагсны талбай руу очиж тоглодгоо. Сагсныг тоглодгоо зүгээр хичээл ийн тамир орохоор л нэг найзуудтайгаа ганцаараа нэг хийж иддэг дээ. Ер нь амар довтлж чаддгүй. Ер нь бол гайгүй дажгүй шийдтэй. Найзууд дундаасаа бол бөмбөг аваад шиддэг нь байлаа да. Одоо хичээл ам. Дараагийн асуултанд өрөө. Техно 4K-гийн дүү юм уу гинэ? За энэ асуулт бол стрим дээр бол орж ирж исэн. За яг одоо л яг үнийг хэлээ заяа. Би бол техногийн дүү мөн. Гэж л хэлэхгүй л тий. За дараагийн асуулт. Чиний бодлоор CS2-ын хамгийн муу болон сайн тоглогч гинэ? Одоо энэ муу тоглогчид ороод ирсэн чи одоо гадаадыг л яач дөө. Монгол тоглогчоо муулаад байвал муухай хаа. За гадаадаас хамгийн муу нэг үл одоо хийм дээ. Муу гэдэг нь одоо зөвхөн буудалт гэхгүй жоохон юу талаасаа гэвэл харьцаа байгаа байдлаас гэвэл одоо буудалт бол нэх орохгүй хэлээ заа. Ер нь бол амар траш талкер те. Vitality багийн Apex гэж боддог. Зүгээр чимээгүй л тоглоно те. Тэгээс Gravity гэж боддог. Тэр хоёр хүн бол буудал талаасаа бол гайгүй дэжгүй. Угаас хоёулаа мэрэгжлийн тоглогчид. Нэг нь Vitality тоглодог. Ер нь бол хоёулаа мэрэгжлийн баг тоглодог. Major тэгэл янз янзын хэмжээнд ордог баг хоёулаа. Тэгээ муу тоглогчийн хувьд бол юм байна. Сайн тоглогчийн хувьд гэвэл цаана сайн тоглогч гэхээр Simple тэгээд Monos 2 гэдэг. Би анх CS:GO тоглодог байхдаа байнга Simple гэдэг нэрээр тоглодог байсан. Амар аппар бууддаг болоод ерөөсө бараг буудалтаа алдахгүй байгаа дахаар тэр үчи одоо ганц мэддэг аппар нь Simple байсан. Simple-гээ нэр өгөөл, тийм нэр өгөөл бас илүү сайн буудах ах гээл. Тэгэл Simple гэдэг нэрээр айгүй их тоглодог байсан CS:GO. CS:GO бараг байнга Simple гэдэг нэртэй тоглодог байсан. Тиймэрхүү байна да. За дараагийн асуулт. CS-с өөр тоглодог тоглоом байгаа юу гинэ? CS-с өөр тоглодог тоглоом яг утасны л тоглоом байна. Гэрээс одоо ингээл компьютер дээр тоглоно гэдэг чинь гэртээ байж байгаа л тоглоно шүү дээ. Одоо жишээлбэл хөдөө явах ч юм уу гэрээсээ өөр газар байхдаа үүдэн шүү дээ. Тэгээ уцаараа ингээд юм хүмүүзээ тоглоно. Зүгээр яг офлайн геймс 2 хүний тоглоом гэдэг шүү дээ. Тийм тоглоомуудыг л ер нь бол тоглодог. Ахтайгаа үүдэж гараа тэгэл тоглодог доо. За дараагийн асуулт. Мөрөөдөл чинь юу вэ гинэ? Яа, янзын асуулт биш үү. Надад бол ер нь бодсон 2 мөрөөдөл үүдээ. Тэр 2 мөрөөдлийн хоёулынгийн биелүүлэлтэй галзуу үзэж байгаа. Хэрвээ биелүүлвэл хичээвэл ер нь бол болох л бах. Гэтэ тэр 2 мөрөөдлөө би яг хэлмээргүй юм л та. Тэгж байгаа жоохон амжилттай болоод ирэхээр л хэлвэл арай бардам арай гоё юм болов гэж бодож байна. Одоо бас юу ч хийгээгүй байхдаа том дуурайд явах уу. Тиймэрхүү байна да. За дараагийн асуулт. BTR гэдэг нэрний чинь утга юу вэ гинэ? За энэ бол бас гоё асуулт байна. Стрим дээр нэг хүн асууж исэн, би бас тайлбарлаж хэлж исэн. Намайг би анх 2021 онд ер нь бол стрим хийя гэж ер нь бол бодж эхэлж исэн. Ёолээ. Тэгэл тэр үчи баян PUBG тоглодог байсан хгүй. Утсан дээр вирусээр тоглодог байсан. Компьютер зэрэг тоглодог байсан. Эмулятор. Тэгэл тэр үчи ингээд зөндөө ингээд лайв стрим хийдэг.
Facebook гэж. Наа bro. Facebook дээр ингээд юу амар их PUBG тоглодог стримүүд байсан. Хаалмуу ёолээ. Тэгэл зөндөө гоо. Ер нь бол санаж ин гэхдээ нэрийг марчжээ. Ер нь бол зөндөө байгаа. Одоо ч ураг стрим хийж байгаа ёолээ. Хаалмуу хоёр бол. Би тэгээ бодсоохгүй энэ ер нь ингээ олон хүн үзээ. Өөрөө тоглонгоо ингээд хүмүүстэй яагаад энэ айгуу гоё юм байна. Би ер нь энийг туршиж үзтээ юм уу гэд YouTube-ээс мета ахын хэрхэн стрим хийх вэ гэдэг нэг бичлэг байдیں۔ Тэр бичлэгээс харж байгаа. Тэгээд бас өөр нэг хүний бичлэг байсан юм аа. Тэрийг харж агаад тэгээд ер нь бол стрим хийх юугаа мэдсэн байсан юм. Тэгээд тэр үед чи надад компьютер байсан. Хүүхдийн баяраар илүү төрсөн өдрөөр нэг юм хар миктэй чихвж авч исэн. Тэр чихвж бас дугуйлтанд ажгүй миктэй. Тэгээд би тэр чихвжийг стрим хий гэж бодохоос өмнө авчихсан. Тэгээд би бодсон л та энэ ямар азар миктэй чихвж авчаа вэ гэдэг. Тэгээд камертай стрим хийвэл илүү хүн үздэг бас илүү сонирхолтой байх гэж бодоод тэгээд камер авъя гэдэг ер нь бодол байсан л та. Тэгсэн чи харин гинт манай аав нэг орой надад вебкам авч өгөөд би тэгээд амар баярлаад манай аав тэгээд одоо чи камерт олсон чинь нэг стрим хийгээд үзэхгүй юу гэд. Тэр үед нэг хүн үздэггүйсэн баг хүн үздэггүйсэн. Тэгээл нэг орой нэг стрим хийж үзээд айгуу гоё ирсэн. Манай аав надаа компьютераа өгчээсэн. Тэгэл аав бол амар дэмжсэн. Тэр үед ээж бас айгуу дэмждэгсэн. Тэгэл амнийхөө стримээ хийгээд. Манай ах л жоохон дург байсан. Наа чинь жоохон дими юм шүү ингээл. Тэгээд жоохон дург байсан. Одоо бол дуртай стримээ хийлээ шүү байгаа маа ингээд. Тэггээл. Одоо айгуу дуртай болчихсон. Яхаа бас дургу байгаагийн зөв жоохон л хитэн тал дээр зөв байсан юм жоохон дүү. Гэтэл тэр чихвцаад ер нь бол штэ энэ GTR гэдэг нь нэр нь G гэдэг нь манай ахын нэрний эхний үсэг гэхгүй. Нэрнийх нь эхний үсэг нь G. Тэгээд миний нэрний эхний үсэг болохоор T. Төгөлдөр гээд миний Jersey-ний хардж байгаа Luke. Тэгээ R гэдэг нь ямар учиртай вэ гэхээр GTA гэж өгнө бодохоор нөө GTA гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан болчихгоо тэгээд гин тоглоод тэр GTR гэж ороод ирдэг хөөх. Тэгэл GTR гэж амар гоё сонсогдоод одоо ямар гоё нэр вэ? Гоё нэр зохиочоо. Шууд ардаас нь тоглоом тоглолтын гейминг гэж залгах чигээл GTR гейминг гэд хамгийн анх Facebook дээр пэйж нээжсэн. Одоо хүртэл байгаа. Тэгээд тэр үед бол би зөндөө стрим хийжсэн маа. Тэгсэн чинь сүүлдээ харсан чинь миний стримүүд их нь алга болсон байсан. Тэгээд нэг 3-4 хүн л стрим хийсэн баг. Бараг 3-4 хүрэхгүй ах уу. Ягаад алга болсон бүүмэд. Тэр үед чинь PUBG тоглоод стрим хийдэг хүмүүс бүгдээ баг нэрнийхээ ард гейминг гэдэг нэртэйсэн. Damn. Ардаас шууд гейминг гээл GTR гейминг гээл нээжсэн да. За дараагийн асуулт. Өндөр идвэ гинэ. Өндөр би хамгийн сүүл нэг сар хүрэхгүй 20 хоногийн өмнө ч илүү өндрөө үзэхэд 174 байсан. 175 хүрсэн баха. Ер нь бол хэлэхэд 174. Би ч одоо 14-т шүү дээ. Илүү суултгой айлгий да. За дараагийн асуулт. CS2 хэдэн цаг тоглосон бэ гинэ. Би CS2-ыг хамгийн анх 2-оор бараг 3 хүрэхгүй байна. 2 жил хагасан өмнө 3 ч юм уу 2 жил ямар ч сан CS:GO байхад нэлийн тоглодог гэсэн speed илүү юулээ тэр серверийг айгуу тоглодог гэсэн комп тархаа айгуу дургу байсан байн хакерс ирдэг тэгэл нөө серверээсээ бандуулж мандуулах юм уу гэхлүүлчээл комп тардаг байсан баг дарах болгонд л хак таардаг байсан амар хэцүү тэгэл тэр ер нь гэтээ бас тэгээд CS:GO CS2-ын цагийг нийлүүлээд үзвэл баа нэг 450-аас 500-ийн хооронд. Тэгээд CS2-ыг хийвэл одоо 450 цагтай байгаа. За дараагийн асуулт. Одоо хамгийн их санаж байгаа хүн гинэ. Яа бас гоё асуулт байна. Нэг хүн ер нь бол байгаа. Тийм байгаа. За дараагийн асуулт. Ихэвчлэн хинтээ их чадалдаг бай гинэ. Агаа, ээж аав, эмээтэй нэг чадалдаггүй. Зүгээр хаяа ярддаг. Ер нь бол хамгийн их чаддаг хүн гэвэл агаа ах хоёр л юм да. Окей, дараагийн асуулт. Хамгийн сүүлд чадлсан эмэгтэй хүн гинэ. Хамгийн сүүлд чадлсан эмэгтэй хүн гэвэл Instagram дээр ээж, тэгээд Messenger дээр бас ээж юм байна. За дараагийн асуулт. Орлогоо нотлох уу гинэ.
Өө надад ч нэг нотлоод байгаа орлого байхгүй л дээ. За дараагийн асуулт. Хамгийн том зорилго гэнэ. Яа. Би сая ярьсан шүү дээ. Хоёр мөрөөдөл зорилго байгаа. Тэр хоёроо ер нь бол хоёулаа айгүй гой мөрөөдөл зорилго заяа. Алин ч биелүүлсэн би харамсахгүй. Хоёулаа айгүй гоё. Тэгээд би бол тэр хоёр зорилго мөрөөдөлтөө бол ер нь хүрнэ л гэж бодож байгаа. За дараагийн асуулт. Олонний танил краш гинэ. За олонний танил краш гэвэл одоо нэг баг байхгүй тий. Ер нь бол байхгүй. За дараагийн асуулт. Instagram чинь юу вэ гинэ? Instagram уу? Би одоо энэ бичлэгээ эдитлж байхдаа юун дээр харуулчихна. Screen дэлгэцээрээ харуулчихъя. За дараагийн асуулт. CS2-ын хамгийн дуртай map болон хамгийн дуртай skin гинэ. За би бол ерөнхийдөө 3 map-д аюул дуртай. Эхний map нь болохоор Mirage, нөгөөх нь Anubis, нөгөөх нь Ancient. Бусад map-ыг бол ерөөсөө бараг тоглодгүй. Яг хөө Inferno-г дажгүй тоглолцдог л доо. Ер нь бол гайгүй. Гэхдээ Inferno-д нэг дуртай бишээ. Жохон лайтер санагдаад. Ер нь бол тэгээ 3 map дуртай. Mirage, Ancient, Anubis. Хамгийн номер 1 гэвэл Mirage, хоёрт нь Anubis, гуравт нь Ancient. Тиймэрхүү байна да. За хамгийн дуртай skin нь болохоор би ер нь айгүй буудах дуртай AK-гаар. AK-ны бол хамгийн дуртай skin Blood Sport. Тэгээд Prince Stream 2-д айгүй дуртай. Яа Blood Sport AK бүр амар гоё тхүү. Би бүр сервер дээр буудахтаа амар гоё идэх тхүү. Нөө бүх skin үнгөөд штэ сайтнаас нь яачдаг одоо жишээлбэл лан Elite мэдгээд ерөөхдөө бол би байнга лан дээр тоглодог. Тэгээд лан тоглохдоо байнга гоё үнгүү скинтэй тоглодог. Өстой янз юм байдаг. Гэхдээ нөгөө нэг 5k нь гараарэ гэд тэгээд гаруу жоохон лайтай байдаг. Тэгэл зүгээр за ер нь халбтай юм шиг эднэр заавал ингэ цай гаргаж өгөх ёстой юм уу? Энд чинь үгүйсээ public server үстэй гэл тоглонгууд гарууд энэ гэлтэйгээр тэгээд бро гэл тэгээ би бүр амар тилтердэг тэрнээс болж стрим дээр ч үгүй ер нь бол гарч исэн гараараа гээл 50 байж тоглохгүй тэгээд зүгээр ингээл одоо буудалд ордог өдрөө гэж бас байгаа штэ. Тэгээд буудалд ордог өдөр нь ингээд сервер тоглолцонгод чи суугаа гараач яа бууд тийм гээд нөгөө худлаа нэг өнгөрсөн нэг буудалд нэг тэр өдрөө л орж ирчих нэг олон юм худлаа гэдэг нэг гарууд байдаг штэ. Тийм гарууд амар лээтэй заяа ингээд буудалд орсон өдөр бол нэглэл алан штэ. Тэгээ нэг удлаа нэг яг сугарсан үед нэг олон юм яриад нэг тэнэгтэй л нэг тийм нэг мандра лесбиенүүдэд өгөх. Тийм гарууд амар лайтай байдаг даалган дээр. Ерөнхийдөө бол яг лангийн Discord server байт юм лээ. Тийшээ тэр хүмүүсийг хилвэл бандаж магадгүй бах. Миний бодлоор л тийм хүлэн да. Ингээд миний өнөөдрийн та нарын асуусан асуулт бол дуусчих байгаа юм байна. Тэгээ зөндөө асуулт асуусан байна. Бараг 20 асуулт гэдэг чинь ерөнхийдөө бол айгүй их асуулт л та. Энэ дундаас хамгийн гоё тэгээ хамгийн эвгүй асуултыг нь хэлье заяа. За хамгийн гоёс нь эхлэхэд GTR гэдэг нэрний чинь утга юу вэ? Мөрөөдөл чинь юу вэ? Зорилго чинь юу вэ? Технологийн дүү юм уу гэж. За энэ 3 4 асуулт бол хамгийн гоё нэлээ. Тэгээ хамгийн эвгүй нь жоохон сони асуултууд гэвэл найз хүн байгаа юу? Орлогоо нотлох уу гэдэг асуулт байлаа. За нэг тиймэрхүү байна да. Энэхүү асуултыг бас асуусан хүмүүс нь энэ бичлэгээ үзчихэж магадгүй ингээд муухай асуулт ч байсан, гоё асуулт ч байсан, асуултанд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үзсэн хүмүүстээ дуустал нь үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бичлэг таалагдсан бол бүгдээрээ лайк дараад subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бас стримээр уулзцгаая. Bye.